За өнөөдрийн бичлэг дээр Библи дэх бизнесийн нууц номын гол санааг товчлон ярих болно. Номын зохиолч Даниэл Лапины еврей раби буюу багш хүний бичсэн ном байгаа. За еврей гэж гэх юм бол ер нь бол дэлхийн бараг олон улсын хүмүүсийн судлагдсан гэж хэлж болохоор шүү дээ, тий. Дэлхийн түүхийг үзсэн ч гэсэн дандаа шин зүйлийг зохион бүтээж дэлхийн хөгжилд маш том хувь нэмрээ оруулж исэн хүмүүс еврей хүмүүс байдаг. Орчин үед ч гэсэн дэлхийн хамгийн баян хүмүүс, за боловсрол, шинжлэх ухаан гэдэг бүхий салбарын тэргүүлэгч Нобелийн хамгийн их шагналыг авсан хүмүүс ер нь бол бүгдээрээ л еврей хүмүүс байдаг. Тийм ч учраас еврей хүмүүс ер нь юугаараа бусад улс үндэстнээс давуу болоод ингээд эдгээр юм гоц амжилт авьяасыг гаргаад байгаа юм бэ гэдгийг маш олон судалсан материалууд байдаг. Гэхдээ судалгааныхаа материалыг үзэх юм бол дүгнэлт нь ерөөсөө еврей хүмүүс төрөлхөөсөө биднээс оюуны потенциалоор ч юм уу бие махбодыг биднээсээ илүү зүйл юу ч байхгүй юм байна гэдгийг баталдаг. Харин еврей хүмүүс өөрсдөө бол бид нэр боловсролт ч байна уу, шинжлэх ухаанд ч байна уу, бизнест ч байна уу, ер нь ингэж амжилт гаргаж байгаа бидний амжилт мэрэгэн ухааны уг үндэс бол ерөөсөө Библи юм а гэж хариулдаг. Библитэй ялангуяа Библийн эхний 5 номыг бол өөрсдөө Тора судар гэж нэрлэсэн байдаг. Бидний энэ бизнесийн амжилтын нууц бол ерөөсөө Тора судраас гаралтай гэж хэлдэг. Гэхдээ бодоод үзэх юм бол зөвхөн еврей хүмүүс биш, өөр улс үндэсний хүмүүс ч гэсэн Библи уншаад байгаа хэрнээ яагаад тэгвэл ингээ адилхан амжилт гарахгүй байгаа юм бэ гэдэг нь маш сонирхолтой шүү дээ, тий. Энэ асуултын хариултыг болохоор энэ дэлхийн хүн амын 96% нь мэддэггүй хөрөнгийн 5 нууц гэсэн Америк пастрын бичсэн ном байдаг. Энэ ном дээр хариултыг нь бичиж өгсөн байдаг. Номын зохиолч Америк пастор өөрийнхөө таньдаг еврей банкны салбарт маш том албан тушаалтай еврей найзаасаа асуудаг байхгүй юу? Чиний үйлчлүүлэгч дунд чинь еврей хүмүүс ч гэсэн байгаа. Еврей биш Америк хэмнээ Библи уншдаг Христ итгэлтэй хүмүүс ч гэсэн байгаа. Энэ хоёрын аль нь илүү баян бэ гэдгсэн чинь нөгөө еврей банкны ажилтан мэдээж еврей хүмүүс нь хамаагүй их баян штэ гэж хариулдаг. Тэгээд нөгөө Америк пастор ч асуудаг байхгүй юу? Яагаад ингэж бид нэр яг адилхан Библи уншиж байгаа хэрнээ? Яагаад тэр еврей хүмүүс шиг илүү их баяжиж чадахгүй байна гэд асуудаг. Тэгсэн чинь тэр нөгөө банкны ажилтны хариулахтаа болохоор бид нар буюу еврей хүмүүс бид нар Библийг уншихаараа Библиэлд гарч байгаа зүйлийг амьдралдаа хэрэгжүүлдэг. Харин еврейгээс өөр үндэсний хүмүүс Библи унших юм бол тэр номны тэр ишлэл дээр тэгж бичсэн байдаг даа гэд гой ишлэлүүдийг цээжлэл өнгөөр ялхаж будаад идэг. Товчхондоо Библийг уншдаг нь биш, Библийг амьдралдаа хэрэгжүүлдэг нь жинхнээсээ амжилт олт юм а гэсэн үг шүү дээ, тий. Гэхдээ Библи гэдэг чинь өөрөө зүгээр энгийн хувь хүний хөгжлийн ном шиг биднэрт хариултаа шууд хэлээд өгдөг шүү дээ, тий. Хувь хүний хөгжлийн ном дээр бол өглөө 6 цагт босороо, босныхоо дараа гар дээр сүнээгаарай гэд биднэрт юу хийх юм аа шууд хэлээд өгсөн байдаг. Библи бол өөрөө түүхэн хэлбэрээр бичсэн, тий. Бурхан хүн төрлөختнийг бүтээлээ, хүн төрлөختний анхны үүсэл бол энэ тэр юм а гэд ингээд түүхэн хэлбэрээр бичигдсэн. Тэр дундаас нь бид нэр өөрсдөө уншиж агаад энийг нь орчин үеийнхаа амьдрал дээр бид нэр энийг нь хэрэгжүүлэх юм байна гэсэн тэр суурь зарчмуудыг нь олж авах хэрэгтэй шүү дээ, тий. Гэхдээ тэр суурь зарчмуудыг нь олж авна гэдэг тийм амар ажил биш. Тийм учраас номын зохиолч Даниэл Лапин өөрөө Америкт Библийг заад юм байлээ. Тэгээд энэ ном дээр ч гэсэн Библиэлд гарч байгаа тэр түүхэн номоос бизнесийн зарчмуудыг нь гаргаж аваад энэ ном дээр бичсэн. Энэ ном дээр бол 40 зарчим байдаг. Гэхдээ өнөөдрийн бичлэг дээр бол энэ 40 зарчмаас нь төстөөнүүдийг нь хооронд нь нийлүүлээд 7 зарчмыг хуваалцах болно. За нэг дэх зарчим нь болохоор төрөлжих гэсэн зарчим байгаа. За энэ төрөлжих гэсэн зарчим нь энэ еврей итгэл үнэмшлэр бол бурхан хүмүүсийг хамт байлгахаар бүтээсэн юм байна л да. Үүний баталгаа нь бол хүмүүс биднэрт бүгдээрнгийнх нь авьяас чадвар нь өөр байдаг. Зарим хүмүүс ногоо тарих ч юм уу, зарим нь маш сайн юм ойдог ч юм уу, зарим нь сайн хичээл заадаг ч юм уу, ингээд өөр авьяас чадвартай байдаг. Яг ганцаараа бүх зүйлийг сайн хийдэг, бүгдийг чаддаг хүн гэж байдаггүй. Тэгээд еврей хүмүүсийн үзлээр бол авьяас чадвар нь дээр доор гэсэн юм байхгүй. Хоол хийхээс илүү мал маллах нь илүү ч гэдэг юм уу, те. Ингэж дээр доор гэсэн ийм зарчим байхгүй. Тэгэд еврей хүмүүс хүүхдүүдтэй заахтаа тэгж заад юм л да. Энэ дэлхийн ертөнцийг ингээ бурхан бүтээсэн. Тийм учраас бүтээгчийн хуулийн дагуу тоглож ижил бид нэр амжилт олох боломжтой. Тэгэхээр бүтээгчийн хууль бол ерөөсөө хүн болгонд өөр авьяас чадвар байгаа. Тэр авьяас чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ авьяас чадвараа хөгжүүлээд бусдад зүгээр юм хийж өгөх биш. Тэр авьяас чадвараа хөгжүүлээд зарах хэрэгтэй гэж заадаг. Яагаад гэвэл бурхан чамд тэр авьяас чадварыг өгсөн байна гэдэг чинь тэрүүгээрээ чамайг хоолоо олж идэ гэж чамд өгсөн юм а. Тийм учраас тэр өөрийнхөө авьяас чадвараа нийгэд гараад буйны ажил ч юм уу сайн дурын ажил хийх биш. Тэр авьяас чадвараа маш сайн хөгжүүлээд бусдад зараа гэж заадаг. Тэгээд нөгөө талаараа бусад хүмүүс бас бурхан хоолоо олж идэгээд өөр авьяас чадварыг өгсөн байгаа учраас бусад хүмүүсийн авьяас чадварт нь заавал мөнгө төлөх ёстой гэдгийг зааж өгдөг. Тэгэхээр би өөрөө оюуталчин байлаа гэхэд еврей аав ээж хоёр маань бол зааж өгөхдөө тий юм оёх чадвараа л өстой тултал нь хөгжүүл тэгээд хүмүүс зүгээр юм ойж өгөх биш оёо дандаа мөнгө авчи. Тэгээд чи өөрөө оёх чадвартай хүн байх юм бол заавал өсч гэртээ бити үсээ засвал.
Гэртээ үсээ засуулна гэдэг чинь бурхан ингээд нэг үс засдаг хүнд те энэ үс засах чадвараараа нийгэмдээ хувь нэмрээ оруулаад үүгээрээ хоол олж идэрэй гэд өгцөн байтал би өөрөө гэртээ үсээ засаад ах юм бол нөгөө үний бурханы ингээд энэ хүнд хоол олж идэрэй гэсэн зарчимд нь би мөнгө төлөхгүй байх гэсэн. Тийм болохоор еврей хүмүүс заахта өөрийнхөө нэг авяас чадварыг тултал нь хөгжүүлнэ. За мөн бусад хүний авяас чадварт нь дандаа мөнгөний төлнө. Тэгэд бусад хүний авяас чадварт нь мөнгөө төлөхөөр чинь би одоо үсээ өөрөө бодохгүй үсчийн ороод засуулаад байх юм бол цаг хугацаа гарч ирж штэ. Тэр цаг хугацаанд өөрийнхөө авяас чадварыг хөгжүүлээ гэж заадаг гэсэн. За дээрэс нь одоо ингээд хамтралыг бас маш их чухалчилдаг. Угаасаа нэг зүйлийг ганцаараа чаддаг хүн байдаггүй гэдгийг бүр хүүхэд наснаас нь ингээд суулгаад өгчдөг учраас хамтрах хэрэгтэй. Хамтдаа нийлвэл илүү их одоо юмыг бүтээх болно. Тэгээд ялгаатай байна гэдэг бол баялаг. Яг надтай адилхан хүн байх юм бол яг адилхан сэтгэлээд эхлэх юм бол энэ хоёроос илүү гоё шинэлэг санаа баялаг зүйл гарахгүй гэж үздэг. Тэгээд еврей одоо үзэл суртлаар бол ялгаатай байна, ондоо байна гэдэг бол баялаг гэж үздэг. Ялгаатай ондоо зүйлсүүдийг нийлүүлэх тусам илүү гоё шинэлэг зүйл гарч ирдэг гэж үздэг юм байлаа. Тийм болохоор төрөлчин гэдэг нь болохоор би өөрийнхөө зүйлийг бүр тултлан хийгээд өөр нэг хүн өөрийнхөө зүйлийг бас тултлан сурсан хүмүүстэй нийлээд хамтраад илүү сайхан зүйлийг бүтээ. Энэ бол одоо бизнесийн салбарт амжилт олох нэгдүгээр зарчим буюу хамгийн чухал суурь зарчим гэж үзсэн байна. За хоёр дахь зарчим бол одоо мөнгийг үзэх үзэл гэх юм да тий. Еврей хүмүүсийн үзлэр болвол мөнгө гэдэг бол бусад хүмүүст би үйлчилсэний төлөө өөрийнхөө нөгөө авяас бэлгээрээ төрөлжөөд бусад хүмүүст үйлчилсэний төлөө бурханаас авж байгаа шагнал гэж үздэг. За мэдээж бусдаас лёвер хийгээд ч юм уу хулгай хийгээд бохир аргаар олсон мөнгийг бол энэ ном дээр мэдээж яриаггүй болохоор энэ бичлэгээс бол тэр бол гадуур сэдв гэсэн үг. Тэгэхээр яг цэвэр хөдөлмөрөөрөө олсон мөнгөний талаар ярьж байгаа. Тэгэхээр еврей хүмүүс бол энэ мөнгө гэдэг зүйлийг бол би бусад хүмүүст үйлчилсэний төлөө бурхан надад өгж байгаа шагнал. Тэгээд бурхан ингээд хүн болгонд өөр авяас чадварыг өгсөн гэдэг чинь бурхан угаасаа биднийг бие биендээ үйлчлээсэ, бие биендээ туслаасаа гэж үздэг. Тэгээд туслах юм бол бурхан өөрөө өөрийнх нь одоо хууль дүрмийн дагуу амьдарж байгаа, өөрийнх нь зарчмын дагуу амьдарж байгаа хүмүүст мөнгөө шагнадаг гэж үздэг. Тийм болохоор эсвэргээрээ мөнгөгүй байна гэдэг нь өөрийнхөө авяас чадварыг дараад бусад хүмүүст үйлчлэхгүй байгаа учраас, бусад хүмүүст туслахгүй, бусад хүмүүст хэрэгтэй юмыг хийхгүй байгаа учраас тийм юмыг хийхгүй байгаа хүн л мөнгөгүй байна гэж үздэг. За тэгээд энэ ном дээр маш их гарсан нэг ишлэл бол эд баялагт хүрэх цорын ганц одоо арга бол бусад хүнд үйлчлэх юм а гэж бичсэн байлээ. Тэгээд дээрэс нь бас нэг сонирхолтой нь еврей үгийн нэг тийм үгүүд байт юм байл та. Урт талаас нь уншихаар тий одоо жишээ нь одоо хог гэсэн үг байлаа гэж бодъё л да тий. Урт талаас нь уншихаар ингээ хог хэрнээ, арт талаас нь уншихаар болохоор тэр үгийнх нь эсрэг утга нь гарч ирдэг. Жишээ нь урт талаас нь хог хэрэггүй гэсэн үг байх юм бол хойд талаас нь уншихаар хэрэгтэй үн цэнтэй гэдэг юм уу тийм үг гардаг. Ингээд урт хойд талаас нь уншихаар эсрэг үг нь гардаг тийм үгүүд еврей хэлэнд байдаг гинэ. Тэнгүүд эд баялаг гэж үг байт юм байна. Тэгэхээр эд баялаг гэдэг үгийг еврей хэлээ штэ тий. Еврей хэлний эд баялаг гэдэг үгийг хойд талаас нь унших юм бол тэр эд баялаг гэдэг үгний эсрэг үг нь гардаг гэсэн үг штэ тий. Тэгсэн чинь аюул сонирхолтой нь еврей хэлний эд баялаг гэдэг үгийг арт талаас нь уншихаар муухай гэсэн үг гардаг. Тэгэхээр еврей хүмүүсийн үзлээр бол мөнгө гэдэг зүйл бол өөрөө бол гайхалтай сайн зүйл. Энэ зүйл бол би өөрөө бусад хүмүүст хэрэгтэй юмыг хийсэн, бусад хүмүүст үйлчилсэн, энэ хорвоо дэлхийд хувь нэмрээ оруулсны төлөө бурхан надад өгж байгаа шагнал гэж үздэг. Харин эсвэргээрээ эд баялаг байхгүй байна гэх юм бол муу яр буюу бурханаас аль хэзээ нэг авяас чадварыг авцсан хэрнээ тэр авяас чадвараа ашиглахгүй байгаа нь тэр нь бол бүр муу ярын зүйл юм а гэж бүр еврей хүмүүсийн гүн гүнзгийж сэтгэлгээнд нь ингээд суудсан байдаг гэж бас бичсэн байлээ. Маш сонирхолтой байсан. За тэгэхээр хоёр дахь зарчим бол ерөөсөө мөнгийг харах өнцг нь бол мөнгөтэй байна л гэдэг чинь би өөрөө бусад хүмүүст туслаад бурхнаар шагнуулсан байна гэсэн үг. Мөнгөгүй байна гэдэг чинь бусад хүмүүс тусалж үйлчлэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүсийн үзлээр бол бурхан угаасаа хүн болгонд өөр өөрс нь авяас чадварыг нь өгсөн. Тэгэхээр авяас чадваргүй хүн гэж байхгүй. Юм ойлгоч байна уу, хоол ихч байна уу бүгдээрээ авяас чадвар шүү дээ тий. Еврей одоо сэтгэлгээгээр бол тэр авяас чадварууд сайн муу дээр дор гэсэн зэрэг зэндаа гэж юуч яахгүй. Тэгэхээр хүн болгонд яг адилхан авяас чадвар байгаа. Тэр авяас чадвараа ашиглахгүй байгаа л мөнгөгүй байгаа гэж үздэг. Энэ бол хоёрдугаар философи юм байна. За гурав дахь нь болохоор бизнес гэж байгаа. За бизнес гэж юу вэ гэхээр бизнес тэнцүү солилцоо гинэ. Бизнес гэдэг бол ямарваа нэгэн зүйлийг солилцохыг л бизнес гэдэг. Тэгэхээр одоо бизнес хийж гинэ, мөнгө олж гинэ гэдэг бол та бусад хүнд ямар нэгэн зүйлийг
өгсөн учраас тэр хүн сайн дураараа буцаага танд мөнгө өгж байгаа. Энэ бол бизнес гэсэн байна тий. Тэрнээс ш бусад хүний мөнгийг леер дайт ч юм уу, хулгай хийгээд ч юм уу, хүчээр ч юм уу, эсвэл гуйлга гугаад ч юм уу авах юм бол буцаад нөгөө хүндээ ямар нэгэн зүйлийг өгөхгүй байгаа учраас энэ бол бизнес биш ээ. Бизнес гэдэг бол солилцоо буюу та ямар нэгэн зүйлийг өглөө өгсний чинь дараа буцаагаад хүмүүс танд мөнгө ч юм уу, за дээр үед бол бүр бараа таваараа солилцдог байсан шүү дээ тий. Ямар тач бизнес бол солилцоо гэдэг. Тийм болохоор еврей хүмүүс бол хүүхдүүдтэй ч юм уу өөрсдөө бол бие биендээ заахтаа бол бизнес гэдэг солилцоо. Тэгэхээр бизнесээр мөнгө олохын тулд солилцоо учраас аль их маш их мөнгө олохын тулд маш их хүнд юм өгөх хэрэгтэй. Маш их зүйлийг маш их хүнд өгж ижил маш их мөнгө олно. Хэр их мөнгө олмоор энэ тэр хэмжээгээр бусад хүмүүст өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл өгсний дараа буцаад юм ирнэ. Бизнес гэдэг солилцоо учраас мөнгө олохын тулд та заавал өгөх зүйлтэй байх хэрэгтэй. Тэгээд хэдий хэмжээний мөнгө олмоор энэ тэр хэмжээгээр өгөө гэж заадаг. Тэгэнгүүтээ Билл Гейтсийн талаар бичсэн байгаа. Билл Гейтс гэдэг хүн бол Microsoft-оор дамжуулаад дэлхийн маш олон хүнд тусалсан шүү дээ, тий? Маш олон хүмүүст ингээд амьдралын хэрэглээнийхэн програмуудыг хийж өгнө гэдэг чинь маш том буян үлдэж байна гэсэн үг. Тэгэхээр маш олон хүнд тусалсан учраас Билл Гейтс маш их мөнгө олсон гэж энэ дээр бичсэн байгаа. Тэгэхээр Билл Гейтсийг бол энэ еврей хүмүүс бол бүр Билл Гейтс шиг тий, зөвхөн Билл Гейтс биш, Билл Гейтс шиг дэлхийн маш олон хүмүүст ингэж хувь нэмрээ оруулсан хүнийг бол бүр хамгийн буянтай гэж үздэг. Буянтай гэдэг ихээр одоо жинхэнэ буянтай гэдэг бол ингэж нийгэмд хувь нэмрээ оруулсан гэж аахгүй. Тэрнээс ч сайн дурын ажил хийдэг хүн бол мэдээж буянтай байсан ч гэсэн сайн дурын ажил хийгээ та нэг хүнд тусалж ивэл нэг л буян үлдчихин гэсэн үг шүү дээ. Тэгтэл одоо бизнес хийдэг хүмүүс бол маш олон хүмүүс тусалдаг болохоор еврей сэтгэлгээгээр бол тэр хүмүүс бол жинхэнэ буянтай хүмүүсээ гэж бичсэн байлээ. Тэгээд энэ дээр Тереза эхийг бас ингэж жишээ татаа бичсэн байгаа байхгүй. Дэлхийн хүмүүс бүгдээрээ л Тереза эхийг бол маш буянтай, маш сайн хүн, хүмүүст үйлчилсэн, хүмүүсийг дэмжсэн хүн гэж үздэг шүү дээ, тий. Тэгсэн чинь энэ ном дээр аягүй сонирхолтой тэгвэжсэн. Тереза их тэгвэл хэдэн хүнд үйлчилсэн юм болоо? Одоо бүр хэдэн сая хүнд үйлчилсэн байлаа гэж бодъё л да. Тэ 1 сая хүнд ч юм уу 2 сая хүнд үйлчилсэн байлаа гэж бодъё. Тэгвэл Билл Гейтс хэдэн хүнд үйлчилсэн бэ гэдэг бол бараг дэлхийн бүх хүмүүст Билл Гейтс үйлчилсэн шүү дээ, тий. Өөрхөн одоо бизнесээрээ дамжуулаад маш их хүмүүст тусаасан. Тэгтэл бид нэр энгийн хүмүүс бодохдоо болохоор тэгвэл Тереза илүү буянтай юм уу, Билл Гейтс буянтай юм уу гэвэл бүгдээрээ Тереза ихийг бүр гинтэн гэж үзээд Тереза ихийг илүү шүтдэг гинэ. Тэгээ тэрний цаад шалтгаан юу вэ гэхээр бид нэр мөнгийг арай буруу ойлгодог гэсэн. Яагаад гэхээр мөнгө авахыг одоо сайн зүйл биш гэж боддог гэсэн. Тереза их чинь тэгж сайн зүйл буйны ажил хийгээд хүмүүсийг эмчлээд асарсныхаа төлөө ямар ч хөлс аваагүй болохоор бид нэр Тереза ихийг маш мундаг гайхалтай хүн гэж үздэг. Билл Гейтсийг болохоор маш сайн зүйл, агуу зүйлийг бүтээсэн нь үнэн. Гэхдээ бүтээснийхаа төлөө биднээс хөлсөө авж байгаа юм чинь энэ чинь зүгээр л бизнес эрхлэгчтэй. Тийм буянтай хүн биш шүү дээ. Өөрөө мөнгө авж байгаа штэ гэж үздэг гинэ. Тэгээд энэ хандлагыг бол буруу гэж хэлээ. Яагаад гэвэл бизнес гэдэг бол угаасаа маш их зүйлийг өгсөний төлөө маш ихийг авж байдаг. Тэгэхээр өөрөө өгснийхөө төлөө юмыг авж байгааг бол тэр хийсэн зүйлийг нь үн цэнийг нь доош нь татаж болохгүй. Хийж байгаа зүйлийнхаа төлөө авах нь маш зүүн ёсны хэрэг. Харин ч заавал авах ёстой. Угаасаа бид нэр өгснийхөө хэрээр авдаг юм дэлхийд амьдарч байгаа учраас бусад хүмүүст өгөөд нөгөө үнэсээ бас ингэ буцаагаад авахгүй байх нь ч баг нүгэл гэж үздэг. Ерөнхийдөө бол тэгээд хэлж байгаа цаа цанаа бол Билл Гейтс шиг тийм бизнес эрхлэгчдийг бид нэр гигантэн буянтан гэж үзэх байгаа шалтгаан нь тэр хүмүүс хийснийхаа хөлсийг авсныхаа төлөө бид нэр үн цэнийг нь доошоо татаад байна. Энэ бол бидний ухамсарын маань бүр далд ухамсарт маань мөнгө авах нь тийм сайн зүйл бишээ гэж бодоод мөнгө аваад хүмүүсийг гигантэн гэж бодох гээд байна. Энэ бол бидний далд ухамсарт байгаа мөнгөний бизнесийн талаарх буруу ойлголт юм а. Бизнес гэдэг бол бурхан энэ ном дээр ч гэсэн тэгж хэлсэн байлаа. Бурхан бол хоёр тал хоёлаа хож гэсэн зарчмаар ажилладаг. Бүх хүмүүс ашигтай байхад бурхан дуртай байдаг. Тийм учраас одоо сандал бүтээсэн хүнийг ч гэсэн сандал бүтээсэн гэдэг чинь дэлхийн хүмүүст бүгдэнд нь хувь нэмрээ оруулсан буянтай хүн байгаад шүү дээ. Гэхдээ сандлаа биднэрт мөнгөөр өгснийхэн төлөө тэр хүний үн цэнийг буулгана гэдэг бол таны далд ухамсарт өөрөө мөнгөний талаар сөрөг буруу ойлголт байна гэсэн үг шүү гэж хэлсэн байлээ. Еврей хүмүүсийн чинь бас тэгдэж штэ тий. Ер нь бол эдгээр стартапын уусаа бүгдээрээ л стартап, бүгдээрээ л жижигэн бизнес хийгээл өөрсдийнхөө хувийн ажлуудыг хийдэг. Энэ бол баг стартапын инновацлог уусаа гэж ярьдаг. Тэгээ тэрний шалтгаан болохоор бас энэ суур ихтгэл өмчлөлтэй холбоотой юм байлээ л тий. Хүүхдүүдтэй заахтаа бизнес гэдэг чинь солилцоо шүү. Чи нэг хүнд юм өгвөл нэг хүнээс мөнгө аваад, мянган хүнд сая хүнд юм өгвөл сая хүнээс юм авна гэж заадаг. Тийм болохоор өөртөө заахтаа болохоор ажил хийдэг хүн байгаа штэ тий. Ажилтан хүн байлаа гэж дээ. Зүгээр худалдагч хүн байлаа гэж дээ л да. Уул нь бидний нүдээр харах юм бол худалдагч гэдэг бол мянган хүнд ямаа зарж байгаа аюу олон хүнд үйлчилж байгаа юм шиг хэрнээ яг та өөрхөн дэлгүүрт ажиллаагүй хин нэгэн хүний дэлгүүрт нь ажиллаж байгаа бол таны үйлчлүүлэгч юусоо таны дарга гэсэн ганцхан л үйлчлүүлэгч байгаа.
Яагаад гэвэл та өөрөө дарагтаа өөрийнхөө цагийг өгөөд, өөрийнхөө ажлыг өгөөд даргаасаа мөнгө авч байгаа. Дарга гэсэн нэгэн зүйлтэй та солилцоо хийж байгаа учраас ажил хийх юм бол маш бага мөнгө олно гэдгийг зааж өгд юм байлээ. За дөрөв дэх чухал санаа бол бизнесийн чухал чадварууд гэсэн сэдэв байгаа. Бизнест хамгийн хэрэгтэй чухал чадвар нь юу вэ гэхээр ерөөсөө хүнтэй харилцах чадвар, хүнтэй ойлголцох чадвар, бусад хүнийг ойлгох, унших чадвар. Тэгээд дээрэс нь биднэрт одоо харилцааны чадвар гэлтэхээр инээх хэрэгтэй ч юм уу, гараа ингээх хэрэгтэй мэрэгтэй гэсэн ингээл зөндөө арга тактикууд байгаа шүү дээ. Гэхдээ энэ дээр бол хүн гэдэг угаасаа жоохон сүнслэг амьтан учраас бусад хүнийг хараад ойлгоод мэдэрч идэг. Үнэхээр миний урдаас хараад инээжсэн ч гэсэн дотроо надад дургүй байгаа бол бид нэр угаасаа энергийг нь мэдэрч идэг. Яагаад гэдгээ бид нэр хэлж чаддаггүй. Гэхдээ энэ хүн надад таалагдахгүй, энэ хүн надад дургүй байгаа юм шиг байна. Яагаад дургүй байгаа юм шиг байна гэдгийг нь тайлбарлаж чаддаггүй. Гэхдээ яагаад гэдгийг нь мэдрээд байдаг. Энэ болохоор бид нэр хүн чинь өөрөө сүнслэг амьтан учраас ингэж мэдэрдэг юм л та. Тийм учраас бизнесийн хамгийн чухал чадвар бол хүнтэй харилцах чадвар. Гэхдээ хүнтэй харилцахдаа хамгийн чухал зүйл нь үнэн сэтгэлээсээ хүнийг хайрлаж, хүндэлж яг хүнийг нь өөрийг нь сонирхож сурах хэрэгтэй юм л да. Тэгэж ингэж үнэн сэтгэлээсээ хүнийг хайрлаж сурахын тулд болохоор нөгөө нэг суур бүр цаад ямиг нь ойлгох хэрэгтэй юм. Тэр нь болохоор одоо мөнгө олох хэрэгтэй гэж мөнгөн дээр анхаарлаа хандуулах биш. Энэ мөнгө гэдэг зүйл чинь угаасаа л хүмүүст туслах юм бол тусласных нь шагнал болгоод бурхнаас угаасаа ирдэг зүйл шүү дээ. Тийм болохоор би өөрөө эхлээд туслаад бусад хүмүүст хэрэгтэй юмыг хийгээд энэ хүмүүст хэрэгтэй юмыг зохион бүтээгээд зараад ч юм уу тэх юм бол шагнал болгож ирэх учраас энэ хүмүүст үнэхээр юу хэрэгтэй байна? Энэ хүмүүст би үнэхээр яаж туслах вэ гэд. Тэгээ суур итгэл үнэмшил ингээд зөв байчих юм бол бид нэр угаасаа хүмүүст анхаарлаа хандуулж чадна. Тэрнээс биш бид нэр яг хүнд тусалсны төлөө мөнгө ингэж ирдэмаа гэдгийг ойлгохгүй бол мөнгө олохын төлөө эсвэл мөнгө гэдэг чинь хязгаарлагдмал зүйл байгаа л энэ 10 төгрөгийг яаж хуваах вэ гэж энэ хязгаарлагдмал зүйлээгээ бодчих юм бол угаасаа хүнд анхаарлаа хандуулж чадахгүй. Яагаад гэвэл мөнгө гэдэг чинь хязгаарлагдмал зүйлгээ бодчих юм бол миний хажуугийн хүмүүс их мөнгө олох юм бол миний олох мөнгнөөс олоод байгаа болохоор бүгдээрээ миний өрсөлдөгч гэсэн үг шүү дээ, тий. Харин эсвэргээрээ мөнгө гэдэг чинь ерөөсөө та бусад хүмүүс тусалснаар, би бусад хүмүүс тусалснаар бурхнаас ирдэг шагнал. Тэгээд эд мөнгө, эд баялаг гэдэг чинь өөрөө хязгааргүй зүйл шүү дээ. Одоо шинээр газар дээр байшин барьлаа гэхэд урд хожууд байгаагүй шинэ баялаг бий болж байгаа. Үүнтэй адилхан өдөр болгон энэ дэлхий дээр баялаг нэмэгдэж идэг. Тийм учраас баялаг гэдэг бол хязгааргүй зүйлээ гэдгийг ойлгочих юм бол хүнийг жинхнээсээ хайрлаж чадна. Тийм болохоор бизнесийн хамгийн чухал зарчим бол хүнтэй харилцах чадвар. Тэгээ хүнтэй харилцахдаа саяны хэлсэнчлэн хүмүүс хүнслэг учраас хин худлаа яриад энэ хин худлаа хайрлаж байгаа юм шиг сайн хандж байгаа юм шиг дүр эсгээд ийна гэдгийг бүгдээрээ мэддэг учраас жинхнээсээ хайрлаж хүнийг жинхнээсээ сонирхож сурах ёстой. Тэхийн тулд бүр суур цаа зарчим нь юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй гэж бичсэн байлээ. За тэгээд энэ дээр ингээд бид нар угаасаа хүнийг нэг хайрлах чадвартай төрчдгөө шүү дээ, тий. Бага байхдаа жоохон хүмүүсийг нялх хүмүүсийг харах юм бол бүгдээрээ л өөрсдөө хоолоо идэхээ өөрсдөө л одоо өөрсдийнхөө юмыг л боддоо шүү дээ жоохон хүмүүс. Тэгэхээр энэ хайрлах, бусдыг бодох гэдэг зүйл бол ингээд хөгждөг чадвар юм байна л да. Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд сонирхолтой арга нь болохоор нөгөө нэг архинаас гарч байгаа эмчилгээ гэдэг байдаг шүү дээ, тий. Тэр эмчилгээнд дээр болохоор ийм зарчим байдаг гинэ. Өдөр болгон зөвхөн өнөөдөр л тэлсхийг зөвлөдөг. Өдөр болгон зөвхөн өнөөдөр л тэсхийг зөвлөдөг. Тэгэхээр яг энэ зарчмын дагуу өөрөө сайн чанаруудыг өөртөө суулгаараа гэсэн мэт. Тэгэхээр өдөр болгон л бодохдоо өнөөдөр л би яг ингээд үйлчлүүлэгч нартай яг хэрэгтэй ямиг нь өгнө. Өнөөдөр би яг үйлчлүүлэгчээ хайрлаад яг жинхнээсээ чин сэтгэлээсээ үйлчлэн гээд тэгээд яваад ах юм бол сүүлдээ тэр чинь биеинд чинь бүр шингээд яг амьсгалахтай ч адилхан энгийн хэвийн биений чинь нэг хэсэг болно гэсэн байлаа. Тэгэхээр тэрийг яг бизнесийн хамгийн чухал зарчим буюу харилцааны чадварыг өөрийнхөө биедээ суулгахын тулд өдөр болгон өнөөдөр тэсэх гэсэн зарчмыг хэрэгжүүлэх ёстой гэсэн байна. За 5 дахь зарчим нь болохоор өөрчлөлт гэдэг зүйл бол бүр зайлшгүй байдаг зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй гинэ. Угаасаа л бид нэр өглөөс сэрэхээс ахуулаад нар ч гэсэн байрлалаа өөрчлөөл, дөрвөн улирал ч гэсэн солигдоод бид нар ч гэсэн зарим нь том болоод, зарим нь хөгшрөөл, зарим нь эрүүлжээл гэх мэтчлэнгээр ингээд өөрчлөлт ингээд тасралтгүй явагдаж байгаа штэ тий. Тийм учраас бизнес эхлэгч хүний хувьд ингээд өөрчлөлт зайлшгүй байнга явагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй гинэ. Тэгэхээр дээр үед бол ингээд сүүх тэрэг байж байгаад гинт машин гарч ирсэн. Тэгтэл машин гарч ирэхүүд бүгдээрээ машины салбар руу орсон хүмүүс нь баяжсан байтал сүүх тэрэгтэйгээ зурлаад исэн хүмүүс нь ядуу чигээрээ үлдсээ. Тэгэхээр бизнес гэдэг амьдрал гэдэг энэ дэлхийн ертөнц гэдэг бол байнга өөрчлөгдөж байдаг учраас бизнес эрхлэгчийн хувьд өөрчлөлтөө сайхваш, өөрчлөлтөө яг зэрэг
Тэгэхээр зэрэг явахын тулд өөрчлөлт гэдэг зүйл бол зайлшгүй гэдгийг ингээд бүр ухамсарлах ёстой юм байна л да. Тэгэхгүй бол гинт өөрчлөгдөөл эхлэх юм бол хуучнаж гоё юм шиг ингээд өөрсдөө зөрүүлэх гэдэг юм байна л да. Хүн ягаад гэвэл өөрчлөлт чинь хүнийг стресстүүлдэг. Хүн тодорхой бос зүйлнээс болж стресстэй гэдэг нь шүү дээ. Тийм болохоор өөрчлөлт гэдэг бол зайлшгүй ирэх ёстой зүйлээ гэдгийг хүлээн зөвшөөрөөд шин зүйл гарч ирэхээр бол тэрийг байнга маш хурдан туршиж үздэг байх хэрэгтэй юм байна. За өөрчлөлтийн тал дээр болохоор нэг мэлхийний онгоо байдаг шүү дээ. Онгоо ч юм уу энэ одоо жинхнээсээ бодит туршилт ч юм уу нэг мэлхийг одоо халуун усанд бүр амар ингээ буцалж байгаа халуун усанд мэлхийг хийх юм бол мэлхийн шууд халуун уснаас үсрээд гараа авчдаг гэдэг. Харин мэлхийг хүүтэн усанд хийгээд аажмаар усаа халаах юм бол мэлхийн өөрөө аажмаар халж байгааг анзаарахгүй тэр дотроо байсаар агаад бүр ингээд чанагдаад үхтэгэ гэсэн тийм одоо туршилтын талаар байдаг те. Энэ ном дээр бол энэ мэлхийн хүн хоёр бол яг адилхан хүмүүс бол ингээд жижигэн өөрчлөлтийг тэсэд гараад идэг. Тэгээд айгүй сонирхолтой нь еврей хүмүүсийн түүхийг харах юм бол нөгөө дэлхийн 2 дугаар дайнд германчуудад ингээд бүр хомргон бүгднийг устгаал шатаагаал гэх мэтлэн маш их ингээд юм болж исэн шүү дээ те. Тэнгүүд энэ хүн судлаж үзсэн юм байлээ. Яг тэр одоо тэр амар ингээл хийн зууханд шатаад ч юм уу тэр их дарлалыг еврей хүмүүс түүхэндээ туулж өнгөрүүлсэн байдаг. Тэгтэл яагаад зарим нь ингээд амьд гараад ирсэн юм бэ? Тэр их дарамт, тэр их хэрцгий явдал дундаас зарим нь ямар хүмүүс нь амьд гарч ирээд ямар хүмүүс нь тэр хорих лагер руу орсон даруйда орсныхоо маргааш нь шууд зарим хүмүүс нь үхээд исэн юм бэ? Ямар нь ингээд үхээд ямар нь амьд гараад ирвэ гэдгийг судалж үзсэн байлээ. Тэгсэн чинь айгүй сонирхолтой нь ямар хүмүүс нь шууд оронгуудаа үхээд исэн бэ гэхээр еврей хүмүүсийн чинь ингээд хотоор нь одоо суурьшсан цагаачлаад энэ тентхийн өөр хотуудад амьдарч байгаа хүмүүсийн чинь нэг хотоос нь ингээд түүж авчирсан байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт зүгээр өнөөдрийг хүртэл ингээд амгалан тайван амьдарч исэн еврей хүнийг гинт өнөөдөр шууд бариад тэр хорих лагер руу аваа явах юм бол тэр хүн тэр дотор нэг удаа амьдарч чадаагүй. Ягаад гэвэл ийм гой 5 тухтай амьдралаас нь гинтхэн хорих лагер руу нүүлгэсэн учраас тэр шокийг, тэр огцом өөрчлөлтийг давж чадаагүй хүмүүс нь маш хурдан нас барсан гинэ. Харин эсвэргээрээ тэр их зовлон шаналлыг тэсэд амьд гараад ирсэн хүмүүсийг нь судлахаар болохоор тэр хүмүүсийнх нь амьд гарч ирсэн хүмүүс нь болохоор тэдний амьдарч ирсэн хот нь бараг хамгийн түрүүнд эзлэгдсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр хүмүүс тэр аимшигын хорих лагерт очихоос өмнө маш их дарамтыг туулсан гэсэн. Тэгэхээр маш их дарамтыг туулаад хэцүү байдлуудыг багаар одоо туулж исэн учраас хорих лагерт очсон ч гэсэн сэтгэлийн тэхэд байж агаад амьд гарч ирч чадсан. Өөрөөр хэлбэл бүр тийм үхлийн хорих лагерын тийм хэцүү зүйл байсан ч гэсэн хүмүүс аажмаар өөрчлөгдөхөд хүмүүс бид нэр юунд ч дасаж чаддаг гэсэн бэлээ. Тийм болохоор өөрчлөлт гэдэг зүйл бол угаасаа ингээд зайлшгүй ирнэ. Тэгээд бид нэр жижиг өөрчлөлтөнд бол яаж ч байсан сайхан зүйлч вэ, муухай зүйлч вэ, жижиг өөрчлөлтийг бол бид нэр ажрахгүй давдаг. Тийм учраас бизнес эрхлэгчийн хавьд өөрчлөлт бол зайлшгүй гэж үзээд байнгын мөнхийн өөрчлөлтөнд мөнхийн зэрэг явах ёстой шүү гэсэн байлээ. За дээрэс нь одоо библиэлд ч юм уу одоо еврей хүмүүсийн сэтгэхүйгээр бол өөрчлөлтийн талаар гарахтаа библиэлд ч гэсэн өөрчлөлтийн талаар гарахтаа дандаа цөл гэж гардаг гинэ. Хуучин нэгэд бид нэр амьдралдаа байсан. Тэгээд цөл рүү ороод цөлийг давхаараа шинэ амьдрал руу ордог гэж дандаа цөл гэсэн жишээ гарч ирдэг гинэ. Тэгээд еврей хүмүүсийн тайлбараар бол цөл гэдэг бол хов хоосон зүйлийг бэлэгддэг. Тэгэхээр бид нэр өөрөөр хэлбэл хуучин одоо энэ амьдралдаа байгаа. Тэгээд өөрчлөгдөж шинэ цоошин болохын тулд цөлөөр дамжина гэдэг нь хов хоосон руу орж байгаа буюу хуучнаа бүгднийг тайлж хайжиж шинэ рүү орно. Тэгэхээр маш энгийн юм шиг хэрнээ ямар тач өөрчлөлт гэдэг бол хоосрол буюу хоосрлынхаа дараа цөл рүү ороод хуучин зан заншлаа, хуучин бодлоо, хуучин одоо зуршлуудаа бүгднийг хаяад цөлд ороод тийм өөрийгөө хов хоосолж иж шинэ амьдрал руу орно шүү гэж үздэг талаар бас бичсэн байлээ. За 6 дахь буюу сүүлээсээ 2 дахь зарчим нь одоо номын зохиолч бол мэрэгжилтэн бай гэсэн байлээ. Бизнес эрхлэгчийн хувьд одоо төрөлжих гэдэг зүйлийн талаар бас ярьсан шүү дээ, тий. Танд ямар ч авьяас бэлэг вэ? Тэр нь бусд хүмүүсийнхаас илүү гэсэн үг биш, дутуу гэсэн үг бишээ. Бүх хүний авьяас чадвар адилхан гэдгийгсэн. Тэгэхээр өөрийнхөө авьяас чадварыг нандинаад хайрлаад тэрүүгээрээ төрөлжөөд яваараа гэсэн байсан. Тэгэхээр 6 дахь зарчим бол тэр өөрийнхөө сонгосон зүйлдээ бүр мэрэгших хэрэгтэй. Бизнес эрхлэгчийн хувьд та мэрэгжлийн байх хэрэгтэй гинэ. Тэгээд энэ дээр ингэж хэлсэн мэлээ. Сонирхогч болон мэрэгжилтэн хоёрын ялгаа нь юу вэ гэхээр сонирхогч гэдэг бол дуртай зүйлдээ дурлах. Дуртай зүйлийг хийдэг хүнийг сонирхогч гэдэг. Харин мэрэгжилтэн жинхэнэ эксперт мэрэгжилтэн гэдэг бол хийх ёстой зүйлдээ дурлах. Сонирхогч гэдэг бол дурлсан зүйлээ хийх. Мэрэгжилтэн гэдэг бол өөрийнхөө хийх ёстой ажил зүйлдээ дурлах. Хийх ёстой зүйлээ өөрөө зориудаар ухамсартайгаар хайрлаж, сонгож дурлахыг мэрэгжилтэн гэдэг юм. Тэгэхээр тэгвэл яаж дурлах вэ гэдэг нь сонирхолтой шүү дээ. Тэр нь болохоор хүн өөрөө маш их зүйлийг хөрөнгө оруулсан зүйлээ хайрлцдаг.
үнцийг өгсөн. Би өөрийнхөө цагийг өгсөн. Одоо жишээ нь эцэг эхчүүд болон хүүхэд хоёрын аль нь илүү бие биендээ хайртай байдаг гэхээр мэдээж аав ээж нь хүүхэдтэй илүү хайртай байдаг шүү дээ, тий. Хүүхэд нь аав ээж хоёроо хайрладагаас илүүгээр. Яагаад вэ гэдгсэн чинь эцэг их хоёр нь одоо эмэгтэй хүн бол бүр хүүхдэд төрүүлэх гэж тэр ингээл эрүүл мэндээрээ ч гэсэн ингээл хүүхдээ тэгээл гаргаал өвдөлтийг туулаад төрүүлээл тий. Тэгэл аав ээж хоёр нь нийлээд хүүхдээ өсгөөл маш их цагийг маш их мөнгөийг тэр хүүхдэд зарцуулж байгаа учраас ингээд хүн гэдэг амьтан ерөөсөл маш их зүйлийг өгөх тусам өгж байгаа зүйлээ илүү хайрлж идэг, илүү их нандинжид юм байна. Тийм болохоор еврей үзлэр бол та өөрийнхөө ажилдаа хийж байгаа зүйлдээ дуртай болохын тулд түүндээ аль болохоор их хөрөнгө оруулдаг. Тэгэхээр өөрийнхөө ажил дээрээ илүү их чадварчхын тулд өөрөө илүү их суралцаад, илүү их хөрөнгө зарцуулаад, илүү их мэргэшээд явах тусмаа өөрөө ажиллаа бүр илүү үн цэнтэй гэж ойлгоно, бүр илүү их хайрлана. Тийм учраас мэрэгжилтэн байхын тулд маш аюу гой сонирхолтой нь та мэрэгжилтэн болмоор байвал өөрийнхөө мэрэгжилтэд мөнгө зарцуул гэсэн байна. За долоодох нь болохоор тэтгэврт гарах бол бүр байж болохгүй зүйл гэсэн байлаа. Яагаад тэгэхээр тэтгэврт гарна гэдэг чинь угаасаа хүн нөгөө нэг библиэр бол Бурхан ингээд хүмүүсийг хамтдаа байхаар зохион бүтээсэн. Тэгээд хамтдаа байхдаа хамтдаа бие биендээ туслахад нь Бурхан дээрэс нь өрөөгөөд бүр илүү хөгжим цэцэглэлт явагддаг гэж байна шүү дээ. Тэгэхээр Бурхан угаасаа хүнийг хүмүүстэй хамт байхаар зохион бүтээсэн учраас бидний дотор хүнтэй хамт байх хэрэгцээ байгаа гэсэн. Тэгтэл тэтгэврт гарна гэдэг чинь хүнийг тэр нийгмээс ингээд тусгаарлаад хайчиж байгаа зүйл юм байна. Тийм болохоор еврей хэлэнд бол бүр тэтгэвэр гэдэг үг огт байдгүй гэдгийгсэн байлээ. Тийм болохоор тэтгэврт гаргана гэдэг бол хүнийг эрүүл мэндээр нь хохироож байгаа, нийгэмд ч гэсэн маш том гарц хохирол учраас тэтгэврт гарахыг бол бүр өөрийнхөө оюун санаанаасаа байж боломгүй зүйл. Тэрийг бол бүр хаях ёстой гэж бичсэн байлээ. За өнөөдрийн бичлэг дээр еврей раби буюу еврей багшийн бичсэн библиэд бизнесийн нууцуд номын гол санааг товчлон 7 хэсэг болгон ярьлаа. Тэгээд энэ ном бол миний хувьд бол ер нь бол хүүхдүүдэд бас зайлшгүй уншуулах хэрэгтэй юм болов уу гэж бодсон. Яагаад гэхээр хүүхдүүд бол мөнгө гэдэг чинь бол ингээд маш сайн зүйлээ. Тэгээд мөнгө гэдэг чинь бол ингээд бид нэр бусад хүнд үйлчлсэний төлөө, бусад хүнд өөрийнхөө авяас чадвараараа юм хийж өгсөний төлөө авдаг зүйл юм аа. Энэ бол бүр ингээд маш сайн зүйл. Хэрвээ мөнгөгүй байх гэдэг бол чи өөрөө хүмүүст ингээд үйлчлэхгүй байна, бусад хүмүүст хэрэгтэй юм хийхгүй байна гэсэн үг. Гэхдээ бусад хүнд хэрэгтэй юм хийж чадахгүй хүн гэж бол байхгүй. Бурхан угаасаа л хүмүүсийг бүтээгтэй хүн болгонд өөрөө чадварыг өгсөн. Янаад чамд ямар нэгэн чадвар бол заавал байгаа гэсэн үг. Тэгэхээр тэрийг зарах хэрэгтэй. За мөн бусад хүний авяас чадварт нь талархалтайгаар мөнгө төлөх ёстой. Яагад гэвэл одоо талах идмээр байлаа гэхэд би өөрөө талхаа барих юм бол маш их цаг зарна шүү дээ, тий. Тэгэхээр өөрөө хүн ганцаараа байна гэдэг, бусад хүмүүст мөнгө төлөхгүй байх гэдэг бол маш ядуу тарчиг амьдрал. Яагад гэвэл гадаа гараад автобусч байхгүй, дэлгүүрт орсон худалдагч байхгүй, тэр дэлгүүрт байгаа бараа бүтээгдэхүүний хэн нэгэн зохион бүтээж хийгээгүй бол бидний амьдрал маш ядуу тарчиг болно. Тийм учраас өөрийнхөө авяас чадварыг хөгжүүлээд бусдад бүтээгдэхүүн үйлчлэгээ болгоод зараад бусад хүний үйлчлэгээнд бас маш талархалтайгаар та нарын хийж байгаа зүйл байхгүй бол миний амьдрал маш ядуу тарчиг, миний амьдрал маш тавдахгүй болно гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд бусад хүмүүс талархалтайгаар мөнгөний өг, за мөн өөрөө бүр маш өөртөө ихтэйгээр өөрийнхөө үйлчлэгээ, өөрийнхөө бүтээгдэхүүн, өөрийнхөө бизнесийг сайжруулад бусад хүмүүсээс заавал мөнгө аваа гэдэг энэ сэтгэлийг хүүхдүүдэд суулгаж өгөөд энэ бизнес гэдэг бол бүр маш сайн гайхалтай зүйл шүү. Мөнгөтэй байна гэдэг бол бусад хүнд үйлчлэсний төлөө бурхнаас авж байгаа ингээд шагнал юм аа. Мөнгөтэй хүмүүс маш их мөнгөтэй байна гэдэг чинь маш их хүмүүс үйлчлсэн, маш хүмүүс тусалсан гэсэн үг юм баталгаа шүү гэж ингэж хүүхдүүдэд ойлгуулах боломжтой болохоор энийг надад бол бүр хүүхдүүд унших юм бол багаас нь унших юм бол нэлээд хэрэгтэй юм байна да гэсэн бодол төрсөн. Тэгээд мэдээж номон дээрээ энэ мөнгө гэдэг бол бурхнаас ирж байгаа бэлэг. Гэхдээ энэнд бол мэдээж бусад хүмүүсээс одоо юу гэдэг нь те бусад хүний левердэж ч юм уу худлаа хийж авсан мөнгийг оруулахгүй. Яагаад гэвэл бизнес гэдэг бурхны угаасаа зохион бүтээсэн зарчим нь солилцоо. Ямар нэгэн аргаар та өгөхгүй хэрнээ авчихсан бол тэр зүйл чинь танаас заавал гарна гэдгийг бас ойлгуулсан. Ер нь бол бизнес гэдэг бол үнэхээр солилцоо юм а гэдгийг гоё ойлгуулж өгсөн болохоор хүүхдэд уншвал бас маш хэрэгтэй санагдсан гоё ном байлээ. Тэгээд 40 бүлэгтэй нэлийн намаа хөөрхөн зузаан хэрнээ 40 бүлэгтэй. Тэгээд 40 бүлэг нь бие биентэй ингээд нэг холбогддоггүй учраас одоо хүүхдүүдэд бол нэг зарчмыг уншуулаад тэрнийхэн талаар сайхан гоё ярилцж байгаа, дараа нь хоёр дахь нь уншуулад ч юм уу тийм. Ер нь номын клуб дээр ч гэсэн бас гоё ярилцаж уншуул. Заавал нэг дор бүгднийг уншилгүйгээр түрүү нөгөө энэ ном дээр ярьсан шүү дээ тийм. Ямар хүмүүс нь ингээд баяжаад байгаа юм бэ гэхээр библиэр гарсан юмыг хэрэгжүүлдэг нь баяжаад байна. А зүгээр уншаад гоё тодруулагчаар зурдаг нь ерөөсөө баяжихгүй байна гэдэг энэ ном дээр бас хэлсэн байдаг. Тэрнтэй адилхан энийг бол зузаан ном ч гэсэн хурдан уншихаас илүүгээр уншаад ярилцаад энийг нь яг амьдралдаа ингэж хэрэгжүүлээ гэдгээ ярилцаа явах юм бол бүр маш үн цэнтэй ном юм болов уу гэж бодогдсон байгаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.